За энэ малын энд тгсжүүлсэн даатгал гэдэг энэ хуулинд бол өөрчлөлт орох нь зөвөө. Гэхдээ энэ хуулийн ажлын хэсгэнд бас санал нийлэхгүй асуудлууд байна. Тэгээ асуулт асууя. Энэ айл өрх хорогдол гаргачаад тэгээд даатгуулчаад малаа бүс нутгийн хичээд тий бүс нутгийн тэгээд аймгийн бүр сумын гээ яваад гэж. Тэр айлын асуудал бишгэлчээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг одоо яаж өөрчилж байгаа юм бэ? Айл л одоо малаа хорогдуулчаад одоо малаа даатгуулсан бол тэр даатгалаас л одоо хорогдлын даатгалыг авах ёстой шүү дээ. Тэгэхэд бүр сумын асуудал бол одоо аймгийн бүс нутгийн асуудал авчиж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр одоо яг айлын асуудлыг оруулж ирээч. Тэгээ өдөөгийн малчид бол их бохимдолтой байна. Тэр тусмаа одоо энэ үнийн өсөлт, энэ бензин шатгууны өсөлт, тэгээ айл өрхөд очиж байгаа, тэр өдөө алслагдсан суманд очиж байгаа, тэр тусмаа одоо бас хангаан бүсийн тойрог, Баянгар хангаа, Өөр хангааны сумдуудад бас ажиллаад ирлээ. Иргэд маань бол юу ярьж байна гэхээр залуу малчид тэр тусмаа бол их бохимдолтой. Татврын дарамтанд их өртөж байна. Орлогын албан татвар, малын үеийн татвар. Тэгээ мөн дээрээс нь одоо ингээд бахан даатгал ингээд авчдаг. Тэгээ даатгалахгүй болохоор нөгөө сайн малчин бусад одоо төрөөс явуулж байгаа бодлогод ингээд хамрагч чаддаг. Тэгээ даатгалчдаг. Тэгээ өргөд юм олддог. Тэгээд энэ даатгал маань өөрөөсөө юу хийж ийн гэхээр яаж нэг олгохгүй байх уу, өгөхгүй байх уу гэдэг юм л бүх анхаарал хандуулсан. Тэгэл нэг айл зайлвал хорогдол гаргачлаа одоо нэг даатгалаасаа мөнгө олж явандаа гэтэл сум аймаг болоод тэг бүс нутаг болоо явчихдаг. Тэр айлын асуудал дээр ямар асуудал байгаа юм бэ? Энийг одоо яаж хуулинд өөрчлөлтөн дээр тусгаж байгаа тусгааг бол одоо тусгаж өгөөч гэдэг ийм асуудал байна. Мөн дээрээс нь энэ малчтай асуудал ингээ сая ярьж байна л да. Ингээ салбарын сайд нь байхгүй. Ер нь энэ малчид руу хандж байгаа төрийн бодлого гэж ер нь байна уу? Энэ дээр яагаад өөр нь анхаарахгүй байна? Сая одоо гişүүд ярьж байна л да. Үндсэндээ бол бидний хувьд энэ малчтыг энэ 250 мянган малчин өрг байгаа шүү дээ. Тэгэхээр малчны тухай хууль гарцсан. Нийгмийн даатгалыг нөхөн төлөвлөх тухай хууль яагаар хэрэгжихгүй? Яагаад энэ журмыг одоо өнөөдөр ингээ хүртэл гаргахгүй? Энэ 250 мянган өрг рүүгээ хандсан бодлого хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гэдэг дээр манай салбарын сайдын салбарын хүмүүс хариулт хэлэх ёстой. За ингээд энэ тал дээр одоо бидний хувьд бол энэ малын энд тгсжүүлсэн даатгал дээр ер нь төр оролцоход ямар шаардлага байна? Бүх юм руу одоо төр оролцдог хэзээ болох юм. Энэ дээр ямар нэг өөрчлөлт орж байгаа энэ хуулийн дээр. Тэгээд сая өөрчилж олгох гэж нэг юм бол орж ирж байна л да. Ер нь бол айлаар нь л олгочвол энэ чинь ойлгомжтой байгаа байхгүй юу? Бүр гатгаар бол нэг айлын асуудлыг сум бүс болгоо явуучих нь л өөрөө ингээд утгагүй байгаа даа шүү дээ. Ер нь ямар ч нөхцөл. Тэгэхээр яг малчин руу эрэхтэй одоо энэ хуулийн өөрчлөлтийг бол дэмжмээр байна. Яг энэ одоо өөрчлөгдөж байгаа гурван санаа бол үндсэндээ бол ямар ч өөрчлөлт алгагүй шүү дээ. Заавал энд гисжүүлэх гэдэг ямар шаардлага вэ? Тэр айлын асуудлыг оруулж ирвэл яасан гэсэн ийм асуултууд хариулт аваад нэмж тодруулж хариулт авъя. Асуулт асууж шүү дээ. Цагаан хүүгийн дээр байдаг шүү. За зарим одоо жаргал сайхан гишүүний зарим зүйлтэй бол санал нэг байна. Энэ хуулийн өөрчлөлтийг хийгээд юу яг тодорхой ямар бодтой өөрчлөлт орох вэ гэдэг. Яг малчидтай бид ч гэсэн ажлын хэсгийн гишүүдийн хувьар очиж одоо газар дээр нь л уулзж байгаа. Их хурлын гишүүнийхээ хуваарч байнга уулздаг. Малчдын хувьд ярьж байгаа зүйл бол яг л одоо таны хэлж байгаа юм зүйлүүд байгаа. Жишээ нь одоо айлаа биш гэхэд ядаж багаар нь болгомоор байна. Суур одоо юу өшөө багсгамаар байна. Босхыг өшөө багсгамаар байна гэдэг ийм зүйлүүд ярьдаг. Нөгөө жил болгон төлөөд зуудын гамшиг болохгүй болоход нөгөө миний төлсөн даатгал маань тэгээ тэр чигээрээ л одоо даатгалын сан руу орчлоо штэ гэдэг ийм зүйлүүд ярьдаг. Энийг буцааж авмаар байна аз гэж ярьдаг. Хэрвээ бид яг энэ асуудлыг ингээд ажлын хэсгээр ингээд яриад үзэхээр өнөөдрийн энэ малын эндгчүүлсэн даатгал гэдэг энэ тогтолцоог бид нар бүр суурьаар нь өөр болгож ижил цаашаа яг л одоо энэ төвшөнд очих юм бил. Сая одоо тэр ажлын хэсгээр бас яг энэ даатгалын түүхийг ярьж хахад 1968 онд нэгдэл улсын малчин улсын мал гэж байхад хотонд нь хорогдсон малынхын тоогоор даатгал өгж үзсэн юм бил. Энэ даатгалаа бас Герман руу, Англи руу давхар даатгалд оруулаад явуулж үзсэн. Харамсалтай нь нөгөө Герман, Английн давхар даатгалын компаниуд нь ч энэс татгалзаад энэ бол явахгүй юм байна гэдэг. Ингээ 90-ад оноос хойш байхгүй байжгаад энэ нэг малчит руу хандсан даатгалын систем энэ нэг мид даатгал буюу малын эндгчүүлсэн даатгалаар орж ирж байгаа юм билээ. За тэгээ ажлын хэсгийн гишүүдийн хувьд бол энэ засгийн газрын өргөн барьсан хууль учраас бид яг нөгөө засгийн газрын
өргөн барихтаа хүндсэн зүйл заалтын хүрээнд энэ асуудал яригдж байгаа гэж ингэж та бас ойлгох хэрэгтэй. Гэхдээ цаашдаа энэ одоо малын хөдөө аж ахуйн даатгалын асуудлыг бид бүр цогцоор нь авч үзэх ёстой юм байна гэдгийг одоо би түрүүнд бас таныг орж ирэхээс өмнө бас тайлбарлсан. Энэ ганцхан зууд биш, ган, малын өвчин, аян захилгаан, гинтийн одоо үйл явц, зурвасхан газрыг ингээд хамраал тэр хавийн айлын бүх малыг одоо хоригдуулцдаг гамшигч хүртэл одоо гарч байгаа шүү дээ. Тэгээ энэ болгоныг бид нэр цогцоор нь харсан ийм хөдөө аж ахуйн даатгал, тэр дундаа мал аж ахуйн даатгал, сая Тэмүүжин гишүүний хэлж байгаа тэр Тэмүүлэн гишүүний хэлж байгаа малчнаа бодсон ч гэсэн тийм даатгалын имийг бид тэр хуулинд нь ер нь цогцоор нь авч үзэх хэрэгтэй юм бэлээ гэдэг дээр бол ажлын хэсэг одоо санал нэгдээд ингэ явж байгаа. За тэр энэ хуулийн дээр бол би сая хэлсэн бас хувь бууруулах асуудлыг малчид бол байнга ярьдаг. Анх 12% байхаас нь 6% болоод 11 жилийн хугацаа өнгөрч байна. Одоо бид энийг харин 4% рүү оруулах, 5% рүү оруулах энэ хуулийн болцоог энэ одоо хуулиараа нээж өгч байгаа. Дараа нь урьдчилж олох гэдгийг бол та бол одоо мэдчихэж байгаа. Мал нь хоригдчоод өвөл нь хоригдсон малын одоо даатгалын мөнгө нь айл үжээ наадмын дараа 9 сарын 1-ний ард дээр 10 сар 11 сард малчны дансанд ордгоо. Тийм учраас гамшиг болж эхэлж байгаа тэр үйл явцад нь өөрийнх нь даатгуулсан хэмжээ. За та нэмэлт 1 минут авах уу? Эдрөө тэгшүн нэмэлт 1 минут. Тэр өрчлөж олгох гэдэг бол яг хоо энэ нөгөө гамшигын тохиолдсны ард дээр нь бүр намар өнгөрсний ард дээр мөнгө өгөх биш. Яг гамшиг тохиолдож байгаа эхэлж байгаа үед нь хэвгнийх нь үн өсөөгүй өвснийх нь үн өсөж эхлэх гэж байгаа тэр цаг үед нь л одоо яг даатгалын хэмжээгээр өгөө гэдэг ийм л зүйл байгаа юм бэл. Малчны хувьд бол ингээд нэг 150 мянган төгрөгөөр даатгаад эргүүлээд нэг 350 мянга ч юм уу 400-аад мянгыг авч байгаа ийм тохиолдлууд ч гэл байна. 5 саяар даатгаад одоо 80 сая төгрөгийн төлбөр одоо өнгөрсөн одоо 23 24 оны өвөлд хаврын тэр зуднаар авсан тохиолдол ч бас байгаа юм бэл. Тэгэхээр ер нь яг хоо энэ малын энгисчүүлсэн даатгалын хуулийг малчтад бид нэлээд өшөө ойртуулад үнэхээр гамшиг болсны ард дээр өрхийнхээ амжиргааг аваад явчих хэмжээнд нэг дахиад малын буян байна өсгөчих тийм хэмжээнд очиулахын тулд бол бас энэ даатгалын ач холбогдол имийг бас бид нэлээд сайн сурчлах хэрэгтэй юм билээ. Тэгэхээр нөгөө өнтөө өвөл болоод их юм бол Эдрөө тэгшүн бол маш ойлгомжтойгоор тайлбарлаж байна шүү. Ер нь эдрөө тэгшүн шиг ингэж хүний хэлээр ярьж сурах хэрэгтэй байна. Тэгвэл юу яриад байгааг нь мэддэхгүй энэ ажлын хэсгийнхэн. Энэ чинь телевизээр хүмүүс үзэж шít. Чинь малчид ойлгомжтой хэлээр нь ярмаар шүү. Тэгэхээр малын энэ хоригдол болохоос өмнө эрсдэл үүсгэхээс өмнө урьдчилан сэргийлье. Тэгээ та нар одоо энэ даатгалын компани байна. Энэ санхүүгийн зах зээлээ хөгжүүлэх энэ даатгалын ач холбогдлыг иргэд олон нийтэд ойлгуулах ажлыг одоо үе шаттай хийх ёстой. Засгийн газар бол энэ даатгалын ач холбогдлыг малчтад ойлгуулах ажлыг хийхгүй бол ингэж бүрэн дүр ойлгохгүй. Тэгээ одоо засгийн газрын даатгалын хуулийг оруулж ирэх хэрэгтэй. Ер нь даатгалын салбарт энэ реформын шинжтэй хууль оруулж ирэхгүй бол энэ чинь зөвхөн малчтын асуудал ч биш шүү дээ. Хувийн эрх зүйн шинжил оруулж иргээд одоо хэдэн жил ярив. Хувийн эрх зүйн шинжил мэнчлээ хийл тааж. Тэгэхээр хувийн эрх зүйн хуулиа оруулж ирмээр байна. Даатгалын хууль оруулж ирмээр. Энэ санхүүгийн зах зээлийн хөрөнгийн зах зээлийн ойлголтыг иргэд олон нийтэд ойлгомжтой болгомоор байна.